За юу цаанда манайхаа. Өнөөдөр таадтай Малкольмын гал зүү гэмээр гэр бүлийн адал явдлын үргэлжлэхийг ярьж өгөх бэлэн боллоо. Малкольмын эргэн тойрон цувралын 20 жилийн ой тохиож энэ онд цувралыг бүтээгч найруулагч Линвуд Бүүмер нь Малкольмын гэр бүлийг эргэн цуглуулж Малкольмын эргэн тойронд амьдрал шудраг ус хэвээр цувралыг хийсэн байна. Эрв таадмын санаж байгаа бол Малкольмын гэр бүлийн хамгийн сүүлийн анги дээр Фрэнсис ажилтаа болж Риз Крэгийнх рүү нүүж Малкольм Харвард орсон бол нөгөө талд Луис Холл хоёр чинь дахин нэг хүүхэдтэй болоод дууссан шүү дээ. Тэгвэл энэхүү цуврал дээр тухайн үйл явдлаас хойш манай эд хэрхэн өөрчлөгдөж нас бий дүрцгээснийг харуулах ажээ. Одоо ингэж хэвлэх кинороо орцгоё. Өнөөдөр бичлэг эхлэхээс өмнө таад маань манай цугийг дэмжиж лайк болон subscribe дарахаа бүү мартаарай. Хэмэл оюухан дээр зураг бичлэг үүсгэхэд тухайн дүр хэд юмсан дараагийн үргэлжлэх хэсэг дээр эвдэрч зүрх алдаа гарах нь маш их тохиолддог. Харин энэ асуудлын шийдлэг болсон бөгөөд бүр богино хэмжээний кино хийж үзлээ. Олон сарын турш зөндөө сайт аргуудыг турш үзээд хамгийн тохиромжтой дараагийг нь олсон тул үүнийг та бүхэндээ хүргэж байна. Задлан цэгийн сайтаар ороод онлайн шууд хэрэгжих мэдлэгийг хүлээн аваарай. Дээр нэмээд бэлэн prompt таны ажлыг хөнгөвчлөх, зохиол гаргах урьдчилан сургасан custom GPT хүртэл багтсан байгаа. Яг одоо задлан цэгийн рүү ороод үзээрэй. Нэгдүгээр анги. За энэ зурвал маань албан ёсоор эхлэхэд бид аль хэдийн 30 нэлээд гарсан бөөр сөөж ажил төрөлтөө болсон Малкольмыг харж эхэллээ. Малкольм маань Харвардын их сургуулийг төгссөний дараагаар хүнсний дэлгүүр болон хоолны газруудад бараа материалын систем суурилж өгдөг компанид ажиллаж. Тэгсээр удалгүй Малкольмч нөгөө янзаараа мань хэдтэйгээ ярихдаа өөрийгөө ад жаргалтай амжилттай яваа гэдгээ тунхаглагч тэр хүмүүстэй хэрхэн арга ивэ олохоо мэддэг болсон гэж мэгээд өөрийгөө гандан буурахгүй магтаж өглөө. Харин эдгээр чадрыг яаж болсон гэж гэр бүлийнхнээсээ хол үйж шүү дээ. Нөгөө Америк ерөнхийлөгч болох Малкольм маань ийм юм хийгээд л явж байгаа юм байх та. За дараагаас гарахад бид өвөө эмээ болсон Хаал Луис хоёрыг олж харлаа да. Хаал Луис хоёр хэдийгээр гадна талаасаа хөгшөрсөн мэт харагдах боловч яг л манай супер хосууд хэвээр байдаг ба Луис ч Хаалыг шалдаж байгаа тамга биеийн үсийг галтгооны өрөөнд аваад байжв. Энэ үеэр манай хоёр чинь дүүийтэй интернетээр яриад байж байдаг ба дүүий маань алдартай хөгжимчин болж дэлхийн улс орнуудыг тойрон аялан тоглолт хийдэг болжээ. Тэгж байтал Хаал Луис хоёр дээр хамгийн бага хүүхэд болох Келли ороод ирдэг ба манай хоёр чинь олон жилийн дараа эцэст нэг юм охинтой болсон байвал яах вэ? Тиймээс үүний дараагаар ангийн үйл явдал иргэн Малкольм дээр хурж ирв. Малкольм маань өөрийнхөө ах トゥ болон аав ээж нараасаа хол байснаар илүү тайван хүлээцтэй бөөр суурьтай нэгэн болсон ба гэрүүлээ харахаар л хүмүүнэ байдаг гэд яриад явж байлаа шүү. Энэ зур Хаал Луис хоёр чамдтаа дэлгүүр орон хүнсээ цуглуулад явж байхдаа Луисын краш Крэгтэй тарладаг ба манай хүн ч одоо ч арай Луисыг нууцхан хайрлаад л яваад идэг юм бах та. Тэгж байтал удалгүй хаач одоо Луис дуудахгүй болох гэж байгаа 20-40 жилийн ой баяраа тохиолдуулан Эб болон бус найзуудтайгаа Луист гинт гарч ирэн дуулж үжиглэн сюрприз барьлаа. Гэсэн ч тэр үед нь Луис өнгөрсөн бүх хөрмийн ой баяруудыг хаал зохион байгуулж исэн гингүүтээ энэ удаагийнхыг өөрөө зохион байгуулж чимээр байгаа хаалт хэлв. Учир нь хаалт чинь одоо Луисыг баярлуулан гингүүтээ заримдаа бас хэтрүүлждэг талтай шүү дээ. Үүний дараагийн хэсэг эхлэхэд бид Малкольмын охин Лиатай танилцлаа. Малкольм маань уг нь их сургуулаа төгссөний дараагаар хин нэгэн охинтой танилцаж аав болсон ч Малкольмын найз охин нь Лиаг төрөөд ердөө 3 хоногтой байхад нь хаяад явцсан байвал яах вэ? Тийм болохоор Малкольм маань ганц бие аав гинэ. Лиагийн хувьд аав шиг маш өндөр оюуны чадамжтай ч IQ буюу сэтгэл хөдлөлөө ойлгож удирдах чадвар маруухан ба яг л аав шиг ямар нэг юмыг дандаа хүндрүүлж асуудал болгоод байдаг талтай юм уу та. Иймгүй Малкольмч Лиатай ярилцчаад үжитэл Луис залхтал Малкольмч уцыг нь авалгүй шууд имэйл бичиж энтер. Яагаад вэ гэсэн чинь Малкольм ерөөсөө өөрийгөө гэр бүлтэй болсон талаараа Хаал Луис хоёрт хэлээгүй ба яаралтай хэрэгээр ярихаас бусдаар дандаа имэйлээр харьцдаг ч шиг. За энэ зуурт нөгөө талд Хаал Ризтэй хамт угаалгын өрөөнд дотор ханийн бэлтаа нагаас сууж ив. Риз ч одоо амьдрал дээр олон ихнэр сольж олон ч бүтэхгүй зүйл хийсний дараагаар эргэн аав жиртэйгээ ойр болсон байв. Манай Риз ч уг нь хоол хийх авьяас төвхтэйсэн да. Сайхан ахлах тогооч болсон бол амьдрал нь бас арай өөр байх байсан ч юм билүү. Тэгсээр үүний дараагийн хэсэг эхлэхэд бид Лиаг сургууль дээр нь олж хардаг ба Лиа маань хүн амьтантай харилцахдаа жаахан бэрхшээлтэй хүнтэй ярилцах драматай юм уу да хааши. Учир нь Лиатай хүмүүс харилцахаар цаанаасаа л болж утгүй мэрж хаяад өөрийгөө жаахан эвгүй байдалд оруулаад байдаг гэжээ. Энэ хүний араас орой болоход бид Малкольмын найз охин Тристиан гарч ирвэ. Тристиан Малкольм хоёр үерхэд нэлээд хугацаа өнгөрч байгаа ч Малкольм Тристианд өөрийнхөө аав хоёрыг бараг л хүгцэн гэд хэлсэн байх ба ямар ч ах トゥ наргүйгээд ярьсан байвал яах вэ? Үгүй яахлаарэ тэгдэг юмтэй Малкольм нь. Ингээд маргааш өдөр нь болоход Малкольмч гэртээ ирчээд байж байтал Келли залгаад аав хоёрынхоо хормын ой дээр ирэх мөг асуудал Малкольмч чадахгүй гэдэг нэгтвэ. Тэр зур Хаал Луис хоёр ч одоо Фрэнсис Пиама болон Ризтэй цуг хормын ой баярынхаа урилгыг хийгээ сууж байдаг ба Келли ч орж ирээд Малкольмыг хормын ой дээр ирэхгүй гэдэгтэл баг зүрхэн зүсгэх шиг болж байгаамаа. Дийнхүү ангийн төсөөл болоход Малкольм эцэст нь найз охин болох Тристиана Лиатай танилцуулаад өгч байтал гаднаас гэнт Луис Хаал хоёр бөөн ууруулаад ороод ирдэг ба Малкольмын гэр бүлтэй болсон гэдгийг мэдээд шоконд орлоо шүү. Тэр үед Лиач одоо өвөө эмээ хоёроо үнэндээ амьд гэдгийг нь мэддэг ба Хаал Луис, Тристиан, Лиа дөрвч бөөн ууруулаад Малкольмоос тайлбар шаардахад цаад нэг хулчгар юм шууд гараа зугтаач. Ингэж манай зурлын эхний анги дуусж байгаа юм. 2 дугаар анги. За энэ хүү банцун бавгаалнагчаар Малкольмч одоо хамаг ярьж хэлсэн юм нь худлаа болсон баригцны дараагаар багартлаа гүйсээр байгаад нэгмэтсэн хотоос гараад ирсэн байв. Тэгснэ тэр үед өөрийгөө аврахын тулд 4 сарын турш харьцаагүй байсан Стиви рүү залгаснаа худлаа яриад өгч хэмээн гоход Стиви ч одоо очиод хоцлогоо уучлахгүй гэж хэлж байгаа юм. Дараагийн хэсэг гарахад хаалч одоо Малкольмын гэр бүлтэй байсныг мэдээд маш ихээр цочирдож баг харах шахаад гэртээ ирдэг ба тэр үед нь Фрэнсис гарч ирснээр Пиама тэр хоёр хүүхэдтэй болох гэж байгаагаа дуулгалаа.
дандаа нэг юм мэдрэмжгүй үед гарч ирэх юм да. Тэгсэн тэр үед нь Луист Фрэнсистэй ноцлох цаг байгаагүй учраас хүүхдээ олох гэж байгаа мэдээнд нэх ач холбогдол өгдөггүй ба тэрнээс болж Фрэнсис ч одоо бөөн уурулж ахаад л ээжтэйгээ үзэж гарав. Гэхдээ эцэст нь Малкольмын хийсэн хэргийг сонсонгуудаа наадах чинь бүр 7 доор юм байна гэд тайвширлаа. За үүний араас Риз хаал дээр очингуудаа Малкольмыг муухай мууж гардаг ба бас дээрэс нь өөрөөс нь урвсан энтергээ сумлаад байдаг наасан. Тэгтэл тэр үед Келж тэрийг нь олж сонсонгуудаа Ризийн хийсэн амар хэргийг нь олж мэдсэн талаар хэллээ шүү. Тэр нь юу байсан бэ гэхээр сүүлийн үед Риз муу шаар чинь яг хаал дээр ирээд сайн хүүгийн дүр тоглоод байсан чинь яг үнэндээ аавыгаа юм засч байхад зориуд хорлож тэрийгэ бичиж аваад интернет дээр тавин мөнгө олдог байл яах вэ? За эн чинь ёстой л жинхэнэ утгаараа Риз байна да. За үүний дараа Риз Келд хийсэн хэргийг нь бити ховлооч гэж байтал хаал аль эдийн тэрийг нь сонссон байдаг ба дахин өвхрээ дунаад өглөө хөөрхий. Яасан хэцүү хөвгдөд вэ? Хаалыг бол зоож хандахгүй юм байна л да. Энэ зур Малкольмч өглөө гэртээ буцан иртэл яач ааваас яагаад гэр бүлийнхээ талаар нуусныг нь асуудаг ба өөрийнхөө гэр бүлийн талаар мэдмээр байгаагаа хэллээ. Гэсэн ч Малкольм Лиад юу ч хэлдэггүй ба тэгэхээр нь Лиач өөрөө эмээ өвөө болон авгагч нартайгаа танилцахаар шийдэв. Тиймээс тэр шөнө хаалыг унтаж байхад Риз өрөөнд нь оронгуудаа өөрийгөө Малкольмоос дээр энтергээ чихэнд нь шивнээд байжээ. Нөгөө талд Фрэнсис Луис дээр явчихчингуудаа өөрийг нь хүүхдтэй болох гэж байгааг нь ерөөсөө тоосон шинж алга гэд хэрүүл хийж гардаг ба тэр үед нь Луис хэлж байгаа. Миний жолчиж авч үзэхстэй асуудлуудын жагсаалтын нэгт танаа хүүхд байхгүй гэд хэлчлээ. Тэгсэн үүнийг нь олж сонсонгуудаа Фрэнсис ч одоо та асуудлыг эренбилж гаргадаггүй. Яахлаарэ би ийм доор байгаа юм гэд улам гоншигноод эхэлдэг насан. Манай Фрэнсис ч одоо насаараа шахуу ээжтэйгээ үзэлцэж байгаа юм дөө. Ингээд маргааш өдөр нь болоход Лиаман, Луис Холл, Фрэнсис, Пиано болон Дүви болон Джейми гэдэг Риз эднэртэй интернетээр уулзаад байж байгаа. Джейми Америк нэгдсэн улсын зэвсэгтүүчний эргийн харуулд албааж байгааг эндээхүү. Тиймээс Лиач уг нь энэ уулзалтаар гэр бүлийнхэнтэйгээ сайхан танилцаад авах гэтэл хүнтэй ярих драматагаасаа болоод олигтойхон ярьж чадахгүй усаргаад бүгдээрээ гараа авчив. Харин хөөрхий Пиама Фрэнсис хоёр Лиатай ярилцаж гардаг ба тэр үеэр Пиамач одоо Лиад хэрхэн саад бэрхшээлээ даван гарах зөвлөгөө өгöd байгаамаа. Энэ хідээсээ бас дээр байгаамаа хөө. За үүний дараа Малкольмч найз өхнөө боо юм болж өөж иргэн гэртээ авчирдаг ба энэ үеэрээ уучлалт гуйх гэж үзлээ. Гэсэн ч Малкольм ч өөрийнхөө гэр бүлийг бүгд нь нуусан тул Кристиан ч ийм амархан Малкольмыг уучлдаггүй ба гэр бүлийнхэнтэйгээ уулзраа болсон цагт уучлалт тэглээ. Тэр үед нь Малкольм ч баг үхэж байсан ч хамаагүй гэр бүлтэйгээ уулзраа олохгүй гэдэг ба яахлаарэ дандаа ийм хачин цан гаргаад идэм бол доо. Ингээд маргааш өглөө болоход хоолч Малкольм ба Ризийн уралдаас авсан шаналл болон депресси ажиллахын тулд Эбийн очдог эмнэлэг шиг газар очтол тэрийг нь хэн ажиллаж исэн гэж Фрэнсисийн хамгийн бүтэхгүй найз болох Ричи шүү дээ. Ричи хүмүүст хар тамхи өгч сэтгэл дотроо хадгалж байгаа асуудал болон уур бухимдлуудаа гадагшлуулдаг тийм газар ажилладаг юм ахуу. Тэгж хаач одоо Ричийн газар ирэнгүүтээ уг нь хувааж өгөх ёстой байсан хар тамхиг нь бүтнээр нууж хаянгуудаа нэг өрөөнд ороод одоо өнгөрсөн гэд өөрийгөө түгжээд хайчив. Нөгөө нэг өөрийнхөө бүтээгдэхүүнийг хэрэглэдэггүй ноён Walter White хайцсан юм бол доо. За ингээд та түрхэн зурааснараа танд нэгэн сайтыг танилцуулъя. Энэ бол задлан цэгийн минь сайт байна. За энэ сайт нь ямар учиртай вэ гэхээр ийм 4 төрлийн хичээл байгаа. За эхний хичээл нь YouTube Secrets House буюу та YouTube-оор YouTube-ийн тухай бүхнийг мэдмээр ивэл маш дэлгэрэнгүй бүрэн цогц 13 бүлгээс бүрдсэн 50 гаруй хичээл байгаа. Үнэхээр сонирхолтой. За дараагийн 2 дахь хичээл бол камерын өмнө өөрийгөө харуулах хичээл байгаа. Мэдээж та YouTube хийж байгаа бол камерын өмнө чөлөөтэй ярьж сурах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ 4 бүлэг хичээл дээр бол бүх арга техник дасгал гээд маш хэрэгтэй зүйлийг багтаасан бөгөөд та бол шууд өөрийгөө нээж бусдын өмнө итгэлтэй ярьдаг болно. За хичээл нь бол thumbnail master class байгаа маа. Мэдээж хэрэг та видео хийлээ гэж бодоход хүнд үзүүлэхэд бол thumbnail буюу түлхүүр зураг маш сайн хийж сурах хэрэгтэй байгаа. Үүнд мэргэжлийн програм гэхүүр маш энгийнээр дизайны үндсэн элементүүдийг ойлгоход хэрхэн сайн thumbnail хийхийг заасан байгаа. Thumbnail сайн байж хүмүүс таны видеог үзэн шүү дээ. За дараагийн хичээл нь эвлүүлгийн урлаг байгаа. Энэ нэг бүлэг эвлүүлгийн хичээл дээр бол Adobe Premiere Pro програм дээр хэрхэн эвлүүлгийн үндсийг ойлгож, дүрсээ цэвэрлэж, дууныхаа хэмнэлт тааруулан өнгө тавьж, гайхалтай видео эвлүүлэг хэрхэн гаргах талаар заасан анх шатны хүмүүс зориулсан ийм хичээл байгаа. Тэгэхээр та бүхэн энэ 4 хичээлийг задлан цэгийн минь сайтаас үзэж болох нь байна. Мэдээж хэрэг үн хямдарсан байгаа шүү. За одоо та ингээд контент хөгжүүлэх үзээрэй. 3 дугаар анги. Иймгүй зурлын 3 дугаар анги эхлэхэд Малкольм охиноо Тристиан дээр очиж уулзуулан буцаж эвлэрэх гэтэл Тристиан ч одоо Малкольмтай ярилцмааргүй гэдэгтлээ. Хэрвээ Малкольм маргааш болох аав ээж хоёроо урмын өдөр очиж бүх заваарсан юмудаа цэгцлэхгүй бол Тристиан Малкольмыг ахиж ганц нүдэрэж болтгоо харахгүй юм хэлүүлсэн байдаг ба яаж ааваасаа яагаад гэр бүлтэйгээ тэгж их уулзуулмааргүй байгааг нь мэдэх гэсэн ч Малкольм гişim нөгөө нэг ургуулсан боддгоороо бодонгуудаа гэр бүлтэйгээ уулзсангууд хамаг амьдрал нь сүрчих юм шиг маяглаад байв. Тэр оронд хоолч нөгөө балай хар тамхинасаа болоо солиорч өгч байдаг бол Риз ч одоо Келигээс өшөөг авахын тулд сургуулийн захирлын өрөөг дэлбэрээд хийцэн байдаг наасаа. Одоо ч гал гарсан өрсөлдөөн эхлэхэндээ нөгөө талд жирэмсэн болсон Пиама маань чордлого өгөөд хэцүүхэн байдаг ба энэ үеэр Фрэнсис ч Пиамаг асарч халамжлахын оронд Луисийн нөгөө жагсаалтанд хэрхэн нэг шат тахитлаараа яриад яваад байдаг наасан. Энэ зур Луис Чаалыг ирэхгүй байхаар нь гайхаад Эб рүү залгадаг ба Эб тэр үед Чаалыг өчнөд үсээс асууж яана энтергээд сайхан аваад таялаа. Харин яг тэр үед нь хаал бүр солиороод сүулдэ өөрийнхөө хөлбөртөө ярилцаа сууж идэг ба тэр хөлбөр нь хаалын хамгийн төгс хөлбөрийн баха базар байна гэж. Энэ үеэр хаалын төгс хөлбөр нь ч манай хүнд хэлж байгаа. Хаал зам төлсөн бүх зүйл чинь байгаа. Би бол чи надад өөрийнхөө талаа ярьж өгөөч хэмээн хэлв.
Тэгтэн хаалч одоо өөрийгөө ухаан орсон цагаасаа эхлээд байнга л бүх юм санаа зовон нэг төрлийн айцтай явдаг байсан ба Малкольм чи ер нь дандаа аавыгаа өвчөд төрсөн юм шүү дээ. Тийм болохоор сүүлдээ тэр айц нь хаалын нэгэн хэсэг болсон гин шүү. Түүний араас хаал хэлж байгаа. Би үргэлж хүүхдүүдтэй харж хандах нь миний зорилго гэж боддог байсан. Миний хийж чадах хамгийн чухал зүйл шүү дээ. Гэхдээ энэ зорилго намайг амьдаар минь залгиж орхисон. Түүний дараа хүүхдүүд маань том болж амьдрал дээр гарах үед би тэдэнд огт хэрэггүй болсон мэт санагдаж миний амьдрал ямар ч утгагүй, ямар ч зорилгогүй болсон. Би тэгж хинч биш болсон. Эмэн нулимс тусуулан хэллээ. Энэ үеэр нь Луисын эргэн гэртээ ирэхэд нь Фрэнсис ч одоо аав ээж хоёрын ойн баярт зориулан $1000 өгдөг ба хэрэндээ л ээждээ таалагдаж өөрийгөө хүүхдээ болж асуудлаа тоолгуулах гээд үзв. Гэсэн ч Луис тэр мөнгийг авангуудаа ямар ч хэрэггүй юм зарцуулаад хаяхаар нь Фрэнсис ч урлаад бөө юм болоод ижэтлээ. Фрэнсис Луисыг удахгүй төрөх гэж байгаа хүүхдэн зориулаад хөөрхөн гутал авцсан байгааг нь олж мэдэн цагаараа л өөрийг нь байнга анхаарч явдгийг нь ойлгов. Хизээ хонь ойлгоод идэг харжаарвэ. За нөгөө талд яаж одоо Малкольмыг Тристиантай хамтдаа нийлж байгаад бараг л хулгайлангуудаа хаал ус хоёрын хормын өрөө аваа явуул яах вэ? Айхтар гэж. Тэр оронд нь хаалч нөгөө өөрийнхөө төгс хөлбөртөө ярилцсан хэвээр л явж идэг ба сүулдэ хаалын төгс хөлбөрч хэлж байгаа. Чи одоо өөрийнхөө бүх асуудлаа салах хэрэгтэй энэ гэснэ хаалыг баг гэрвлээ халаад хайчих гээд амар юм ярьж гарлаа. Бурхан тэнгэр минь гэж. Тэр үед хаалч өөрийнхөө нөгөө төгс хөлбөртөйгээ зодтолтож гардаг ба эцэст нь тэр төгс хөлбөр нь өөрийнх нь нөгөө айц зулхыг ухаарч дотоод айцаа ялан дэллээ. Тэгж хаалч одоо сүултээ төрсөн өдрийн бэлэн өнтер олж хардаг ба тэрийг харснаа л би ойлголоо. Би эцэст нь ойлголоо гэж хашгираад байвал яах вэ? Бараг нөгөө хар тамхинасаа болоод галзуурсан юм шүү дээ. Тэнхүү үзэг зэлэгтод Луис Чаал дуурсан ураа Фрэнсис, Пиама, Келли гуравт гаргаад авч идэг ба ямар сайндаа л ойн баяраараа асаахлаага хутгаар зорцсон сууж явах вэ? Нөгөө тал Тристиан ч одоо Малкольмыг гэр бүлтэй навч явах зураа Малкольмыг өөрөөс нь том нуусан хэмээн загнасан боловч араас нь өөрийнхөө нууж авч байсан нэг нь нууцаад дэлгэв. Тэр нь юу байсан бэ гэхээр Тристиан чин залуудаа ээжийнхээ найз залууг буудаж алахыг завцсан гин шүү. Айхтар гэж. Тэгсэн ч Тристиан бурууг өнгөрсөн ба бас зүгээр байхгүй тэр мэдээ нь интернетээр гарч бөөн од болсон гинтэй. Гэхдээ ёстой л Малкольмд маань төгс тохирох хүн байна да. За тиймүү маргааш өгдөн болоход Луис ч одоо хаалыг годомжинд хогийн савны дэргэд байхыг нь олж хардаг ба тэр үед хоолч хэлж байгаа. Хана би ойлгосон. Би бол хүүхдүүдийнхээ төрсөн өдрийн билүү хүн болгон намайг идэж ад жаргалтай болдог. Дээрээс нь би хизээж дуустдаггүй гэж мэгээд үнэн солиорч юм яриад байла. Гэсэн ч Луис тэрийг нь сонсох тэнглгүй байдаг ба тех үеэр хаалтаа хамт машинд мөргүүлээд аваард орчвол яах вэ? Бурхан тэнгэр минь. Энэхүү зурлын маань төгсгөлийн анги эхлэхэд Луис ослосоо болоод хөлөө хугуулж хайсан ч гэсэн тэр өвчмөн юр тоохгүй орой болох гэж байгаа хормын ойн баяртай санаа зовоод байжээ. Тэгсээр орой болоход хаалус хоёрын хормын ойн арга хэмжээ эхэлдэг ба Малкольм Тристиан ягуурч эцэст нэг юм хурж ирлээ. Тэгээд ээжэд л удалгүй Малкольм ч одоо эртний андууд болох гоц авьяасны ангийнхаа Ллойд, Кевин болон Дабны гуравтаа олзж байгаамаа. Тэгсэн энэ гуравч нийлж байгаад өөрсдийнхөө хүүхдийг генетикийн аргаар бүтээсэн байдаг ба тэр хүүхд нь бүр яг аав нар байдаг насан. Яалтчгүй сууд ухаантай хүүхдүүд юм да. Тэр зур Стиви маань ч одоо аав ээж хоёр болох Эб болон Китигийнхээ хэрүүл дунд нь орцсон гарч чадлагүй сууж байдаг насан. Энэ хоёр хөөрхий бүр одоо хүртэл хэрэлдэд яваад байдаг юм бах та. Яасан дуустгүй хэрүүлвэ. Нөгөө талд Малкольм ч Лиа Тристиан хоёрыг эцэст нэг юм Фрэнсис, Пиама, Келли болон Джейми нартай танилцуулдаг ба харин дүүий болохоор очиж амжилтгүй нөтүкнийгээ цаанаас яриад үйждэг насан. Нэрийн дүүгийн дүр тоглосон энэхүү жүжигчин бол яг ориг дүүий тоглосон жүжигчин Эрик Персальвийн биш бөгөөд дүүий маань Малкольм зураг тоглосныхаа дараа жүжиглэхээ болж энгийн амьдралтай болсон байлаа шүү. За тэр ч яг. Түүний араас Луис гарч ирээд нөгөө хэдийгээ үглээд үжитлээ. Лиа ч одоо эмээтэйгээ хүн шиг танилцдаг ба Луис ч хэдэн хүүхдүүдтэй үглэж дуулахгүй Луис биш болно шүү дээ. Түүний дараа Фрэнсис Барнаас уух юм аваад ивж өтлөө. Цэргийн сургуулийнхаа сонсогч найз нартай дахин уулзлаа шүү. Манай цувралын хамаг жүжигчдийн цагаан сар юм уу да. Хайши. Хамгийн сүүлд нь Фрэнсис маань найзуудтайгаа Алис гипснаас хойш буюу 2 дугаар бүлгээс хойш уулзаагүй ба энэ гуравч одоо сургуулийнхаа захирал командет Спанглерийнхаа зургийг авчирсан уугаас сууж идэг нас. Тэр оронд Пиамач одоо Гречин гээд 4 дугаар бүлэг дээр Фрэнсисийн ажилтдаг байсан эдлэнгийн даргатай дахин уулздаг ба Отто маань бурхан болжээ чаавас. Тэгж явах үеэр Гречин ч одоо Пиамаг жирэмсэн болсон гэдгийг төвггүй болоод мэдчихвэл яах вэ? Айхтар гэж. Тийм хүмүүний дараагийн үзэг солигдоход Малкольм ч одоо Луистэй уулзахгүйгээд 0 дотор нуугдаж байхад нь Луис ч одоо ямар ч асуудалгүй олоод ирж байгаамаа. Энэ үеэрээ Луис ч Малкольмоос яагаад гэрийнхэнтэйгээ цуг байхгүй байгаа талаар нь асуудал Малкольм хариуд нь би таныг байхгүй байхад илүү дээр байдаг. Учир нь таны хажууд байхаараа би муу хүн шиг санагддаг. Яагаад гэвэл би таны урмыг хугалж байгаа гэдгээ мэднэ. Та үргэлж намайг бүх зүйлийн учрыг олж чадах суу тухаантай хүн гэж боддогч. Би тэр их дарамтны дундуур чинь амьдрч чадахгүй. Та намайг сургуулаад төгсөж байхад Америкийн өргөлч болох ёстой гэж хэлж байсан. Тэргээд хамаг сэтгэл дотор хадгалж явсан юмнуудаа ил болгов. Тэгтэл тэр үед нь Луис хэлж байгаа юм. Малкольм тэр чинь зүгээр л төлөвлөгөө байсан. Тэр чинь гэрээ хэлцээр биш шүү дээ. Чи заавал үнийг биелүүлэх ёсгүй. Бид хоёр чинь ийм төлөвлөгөөг 1000 удаа гаргаж байсан. Тэгсэн мөртлөө сайжирсан юм алга. Тийм болохоор тэрийг нэг хүн дээр хүлээж авах шаардлагагүй хэмээн хэлв. Гэтэл Малкольм ч үнийг сонсонгуудаа та надад худлаа ирсэн юм уу гэд орж хашгираад буу юм болдог ба тэрийг нь хаал Луис хоёрын ойн арга хэмжээнд дээр ирсэн хүмүүс бөөнөрөө сонсчдаг насан. Үүний араас Малкольм ч хэлж байгаа. Та нар намайг ямар их айц түгшүүр ба стресс дундуур явсан гэж бодож байна. Тэгэхээр энэ бүх хугацаанд миний авсан бүх шагналт дүнгууд бас миний охин, миний эхнэр, найз өхөнгөд бүгд тэр худал хуурмаг дээр чинь тулгуурсан болж байна уу? Та яаж тэг чадваа хэмээн асуулаа. Энэ үед Луис ч хэлж байгаа.
Малкольм, чи энэ бүгдийг өөрөө л хэлсэн шүү дээ. Чи бид хоёрын бодж байснаас илүү сайн аав, сайн хүн болж төлөвлөсөн. Бид хоёр ч чамайг тэгж их зоох шаардлагагүй байсан юм. Би зүгээр л чамайг маш их сансан гэж хэлдэг ба. Үүнийг сонссныхаа дараа Малкольм ч ээжигээ тэврэн авч эцэст нь ээжтэйгээ болон гэр бүлтэйгээ эвлэрч байгаа юм. За тэр хооронд хаалч одоо Ридтэй уулзаж учраа болон иргэн эвлэрдэг ба. Одоо нэг эцэст нь гэр бүл шиг гэр бүл болох нь те. Үүний дараагийн үзэг солигдоход Луис хүүхдүүдээрээ хаалын тухай бичлэг хэлэгдсэн байдаг ба тэрийгэ бүр өөрөө эдит хийсэн юм шүү. Тэр бичлэгэн дээр нь Фрэнсис, Пиама, Риз, Дүүи, Джейми, Келли болон Малкольм нарч хаалыг их төвхтэй мэт боловч цаг ямагт гэр бүл үр хүүхдүүдэд нэн тэргүүн тавьж хайрладаг хүн хэмээн хэлсэн байв. Дээр нэмээд Эб, Стиви болон хаалын покер тоглодог найзууч гэсэн мэд хүргэсэн байлаа. Үүний дараа Луис ч хаал тандаж хаал бид хоёр анх уулзрахад би чам шиг хүнийг насан туршдаа хайж байсан гэдгээ ойлгосон. Чи бол миний биелсэн хүсэл гэж хэлэхэд тэрийг сонсон танхимд байсан бүх хүмүүс бүгд уйлжмлаад бөөн болдог ба араас нь хааллуус хоёрт нэжгэнтэл алга ташин баяр хүргэж байгаа маа. Түүний дараа Малкольм ч аав ээж хоёртой хандан үг хэлдэг ба ааваасаа өөчлөлтгүйж араас нь би танаас хүн болгонд боломж өгч байхыг сурч авсан. Та дээрэс нь надаа хүнийг хайрлна гэдэг бол зориг, итгэл найдвараа хизээч битгий алд гэж хэлж байсан. Тийм болохоор Тристиан чи надтай гэрлээч гэд олон түмний нүдэн дээр найз өхнөөсөө гэрлэхийг гуйлаа. Тэгтэл тэрэнд нь Тристиан үгүй гэж хэлснэ. Малкольм дүн сэтгэлээсээ хайртайж саяхан бие биенээсээ маш том зүйл нууж байсан болохоор гэрлэхээс өмнө эхлээд тэр нууцуудынхаа учрыг олох ёстой гэж хэлж байгаамаа. За энэ хүү төгсгөлийн үйл явдал эхлэхэд хаалуус хоёр ч хамтдаа бүжиглэж байтал Фрэнсис тэр хоёрын дээрээс саа асах гэж байгаад хаалын дээгүүр мангар том ууттай саа унгаашдаг ба араас нь өөрөө ч нөгөө ууттай саа дээр унтал танхим дүүрэн бөөн саа бүжигнаад баахан хүн амтны хоолоор ороод алаан болдог наасан. Мэдээж юм болохгүй л яаж манай Малкольмын гэр бүл болох вэ дээ. Ингээд төгсгөлд нь хаал Луис хоёрын ойн арга хэмжээнээс бүх хүмүүс дайж зугцсан боловч манайд овоо өвтэй найртай сууж идэг ба Малкольм ч одоо гэр бүлтэйгээ эцэст нэг эвд үгөө осноор манай цуврал маань төгслөө. За энэ хүрээд Малкольмын маань шинэ адал явдал өндөрлж байна. Таад маань бичлэг таалагдсан гэж найдаа. Дараагийн бичлэг тун утга горно шүү. Өнөөдрийн дугаарт 1 минутын кино аппликейшн хамтран ажиллаж байна. 1 минутын хугацаа чамд юу авчрах вэ? Энэ хугацаанд нэг киноны мэдрэмж авчирч чаднаа. 1 минут кино аппликейшн бол завгүй амьдрал зориулсан богино киноны шинэ үе юм. Ердөө 1 минутанд үйл явдалд нь автаж уйдах завгүй өнгөрнө. Хүссэн үедээ хүссэн төрлөө сонгоод ганц минутанд асар сонирхолтой шинэ түүхийг яриулаарай. Яг одоо Play Store болон App Store-оос 1 минут кино гэж хайгаад аппликейшнаа татаад үзээрэй. Яг одоо эхлэв. Танд 1 минут хангалттай.